Монгол улсын нийт хүн амын 51.7%, хөдөлмөрийн насны хүн амын 50.4%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64%, магистр докторийн зэрэг эзэмшигчдийн 66%, боловсролын салбарын нийт ажиллагчдын 71.3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагчдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн ч эмэгтэй манлайлагчид цөөн байгаа нь эмэгтэйчүүдийн манлайллын чадвар сул үүнд гаргах цаг зав бага байдалтай холбоотой юм байна. Тиймээс энгийн түүхээс охид эмэгтэйчүүдийн манлайллын чадварыг сайжруулах зорилттой төслийг эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн 3 дахь жилийн оролцогчид зохион байгууллаа. Энэхүү прожект маань бол ИГИЛ эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн нэртэй байгаа. Яагаад бид нэр энийг ИГИЛ гэдэг үгээр одоо ингэж тодорхойлж ИГИЛ хүмүүсийг сонгож авсан бэ гэхлээр ер нь бол одоо эмэгтэй хүн болгоныг одоо хүчирхэгжүүлж тэдгэрийг сэдээж тэдний манлайллыг улам бүрээр одоо тодтогын гаргаж ирж тэгээд хүн болгонд одоо бас боломж байдгиймаа гэдгийг харуулах гэж насных нь ангиллаас одоо хүмүүсийг сонгож авсан байгаа. Баасан жов нэг айлын 8 хүүхдийн 5 сонсголгүй хүүхдийн нэг болж төржээ. Гэсэн ч дохионы хэллийг гаргуулж сурсныхаа хүчээр Монгол улсын багшийн их сургуулийг төгсч сонсголгүй иргэдийн боловсролыг дээшлүүлэхээр сонсголгүй боловсрол төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллаж байгаа юм. Түүний төрийн бус байгууллага сонсголгүй хүүхдийн эцэг эхэд дохионы хэл зааж хүүхдэд нь бага наснаас нь дохионы хэлийг эзэмшүүлэхэд чиглэдэг юм байна. Мөн олон мянган үзэгчтэй өнөө өглөө авьяаслаг монголчууд ардын будин болон нааша цаашаа зэрэг нэвтрүүлгүүдийн багийг удирдан ажилладаг. Монгол телевизийн ерөнхий продюсер Саруул зэрэг салбар бүртээ манлайлж байгаа эдгээр бүсгүйчүүд эгэл амьдралынхаа түүхийг ярьсан юм. Харин ирсэн зочид оролцогчдын түүхээс урам зориг, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, манлайллын тухай ойлголтыг олон талаас нь авсан талаар оролцогчид ярьлаа. Тийм ээ, би харсан. Тэгээд үнэхээр зүрх сэтгэл маань бас их хөдөлж ийсэн. Сэтгэл маань хөдөлж ийсэн учраас тэр үгээ би сэтгэлээсээ хэлсэн. Энэ сонсож байсан олон хүмүүст хүрж байгаа нь тэдний нүүр хуваарлаас нь би хараад ойлгож байсан. Үнэхээр сайхан уулзалт боллоо. Тэгээ олон хүмүүс ойлгож байна. Тэгээ дуусны дараа ч гэсэн уулзаад маш их баярлалаа гэд таларсан сэтгэлээ олон хүмүүс илэрхийлж байсан. Сайхан санагдсан. Өнөөдрийн уулзалт маш одоо өвөөжтэй байлаа. Би бас яг одоо хүчлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг сая одоо харьцаж үзээгүй те харилцаж чадахгүй учраас гэтэл яг ингээд энэ хүмүүсийн 60-40 түүх байд юм байна. Хөтөлбөрөөр оруулчмаар зөндөө түүхүүд харагдлаа. Тэгээд одоо ламжуурчийн хийсэн бүтээсэн зүйлийг бас нэрээ эн чинь бас түүхтэйгээ холбоотой хийсэн болгоно ингээд санаа бодолтой байд юм байна гэдэг юм бас харлаа. Тэгээд тийм болохоор маш өгөөжтэй тэгээд аюул сургамжтай сайхан өдөрлөг болсон. Нийгэмд бол эмзэг асуудал бол заавал байх ёстой биш. Бас нийгмийг тодорхой хэмжээгээр эрүүлжүүлж болно шүү дээ бид нар. Тэгэхээр юу дутагдж байдгүй гэдгийг бас энд бол бас нэлээд гараад ирж байна энэ улсууд. Тэгээ ялангуяа энэ эрдсэн улсуудын энэ чагнаад тий энийг сонирхоод бидний яриаг чагнаад байна гэдэг чинь тэр улсуудын хайж исэн юм мөн учраас хүмүүстийг сонирхож байгаа юм. Эгэл эмэгтэй манлайллын түүх хөтөлбөрийн зочдоор яруу найрагч орчуулагч Ламжов, сонсголгүй боловсрол төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Тэргүүн Баасанжов, Монгол телевизийн ерөнхий продюсер Саруул, Улаанбаатар дахь Америк сургуулийн 10 дугаар ангийн сурагч Хулнаар оролцсон юм. Урилгыг авч хүрэлцэн ирсэн та бүхэнд